За сайн байцгаана уу? Энэ онд Монголд үндэсний кино урлаг үүсч хөгжсөн 90 жилийн ойд тохиох юм. Тэгээд энэтэй холбогдуулаад одоо кино үйлдвэр 13 тасаг цэгтэй байлаа л да. Тэрний нэг нь жүжигчдийн одоо жүжиг анги гэж нэрлэдэг. Энэ жүжиг ангийнхан маань юм бай. Тэгээд бид нар энэ 90 жилийн ойгоо угтаад нэг жижигхэн төсөл хэрэгжүүлэхээр ярьж байгаа юм. За энэ төсөл юун тухай юм бэ гэхээр одоо жүжиг ангийн үүх түүхийг илтгэсэн нэг нэвтрүүлэг захиалж хийлгэхээр үндэсний телевизэд бас нэг өөрснийхөө үүх түүхийг хизээ яаж байгуулагдсан, ямар жүжигчид дуу оруулж ирсэн, яг ямар ажил хийж ирсэн гэдэг одоо социализмын үед бол Оросын голдуу кинонуудыг оруулж ирээд тэгээд яг монгол хүү ярьж байгаа юм шиг амын тохируулаад дуу хийдэг байсан шүү дээ. За энэ ажлыг чинь бол жүжиг ангийн жүжигчид хийдэг. Тэгээд чөлөөтэй үеэрээ кинонд тоглодог ийм байсан байгаа. Жүжиг ангийн жүжигчид одоо энэгээр дамжиж гарсан жүжигчид бол зөндөө олон байдаг. Одоогийн байгаа бол одоо зарим нь бас бурхны орондоо морилоод цөөхөн болчиход байна л да. Жишээлх юм бол манай Дагэр аз гэдэг ардын жүжигчин, Чимэд Осор гай гэдэг ардын жүжигчин байлаа. Дамчаа гай гэдэг ардын жүжигчин, за Хөлмөрийн Баатар төрийн сойрхол ардын жүжигчин, Сувдаагч, Талын цуураар тоглодог Тунгалаг гэж жүжигчин гээд олон жүжигчид манай жүжиг ангиар дамжиж ажлынхаа гарааг эхэлжсэн ийм түүхтэй юм билээ. Тэгэхээр бид нар энэ үүх түүхийг хинч мэддэггүй учраас энийг нэг бичиж тэмдэглээд бас нэвтрүүлэг хийгээд за тэгээд өөрснөө бас энэтэй холбогдсон уулзалт янз бүрийн яриа сурталчилгааны юмнуудад бас гарах гээд тэгээд энэ төсөл хэрэгжүүлж байгаа. За энэ тухайгаа би өөрийнхөө одоо сурвалжлага авч явж байхдаа найз нөхөд уулзаж өчгчээс улсуудаа ярьжсэн чинь Сан Францискогоос Лусан Жамба наран чимэг 2 маань $200 өгсөн. За энэ эхний энэ $200 бол манай жүжиг ангийн дарга Бямбжовд та нар уран бүтээлээр нь сайн мэднэ. Энэ маань бол мөнгөн буйл киноны сүүе тоглодог, дуулдаг. За одоо та нарт би дүрсийг үзүүлж байна. За энэ Бямбжовд нэр дээр нь би өөрөө хүссэн байгаа. Ер нь ингээд хэн нэгэнд нь оноогоод өгөх юм бол эргээд тэр хүн маань ингээд талархал илэрхийлэхдээ бас таатай эвтэйхэн байх юм аа гэдэг тэгээ дуртай жүжигчнээ хэлээ гэдэг ингэсэн байгаа юм. Орх сав нь бол нэрэлтэй бид нар нэгтгээд энэ саяны ярьсан энэ ажиллагаанд зориулах юм байгаа юм. За гэтэл Виржиний орчмоос инх цэцэг эмч маань, Домдуу инх цэцэг эмч маань ардын жүжигчин Арвдангийн нэр дээр мөнгө шилжүүлсэн. Бас намайг Монгол руу явах замдаа хэрэглээрээгээ цайны $100 өгсөн байгаа. За Арвдангийн нэр дээр бас 200 өгсөн. Тэгээд энэ бүх юу бид нар дараа нь тайлагнан жүжигчтэй бас ингээд хэлнэ. Энэ улсуудаа бас бидэрт ингэж тусдим үзүүлсэн гэдгийг бид нар ажиллагаа явахымдаа тусгаад ном зохиол дээр бас ард нь ивент итгэгчээр зарлана. За Лос Анжелесаас Бат хишгийн Мегмар Сүрэн гээд залуу бас мөнгө илгээсэн. Энэ хүн бол Тунгалаг Тамир киноны дудмаа буюу Монгол Улсын гавьяа жүжигчин Дэлгэр Жаргалын нэр дээр мөнгө шилжүүлж байна. За манай ерөнхий ивент итгэгчээр одоо байгууллага компаниудаас хамгийн түрүүнд Монголын үндэсний дээлийг шинэ шатанд гаргаж хийж байгаа Номт брендийн манай эмэгтэй жүжигчдийн зуны наадмын шифонон гоёлын дээлүүдийг урлаж байгаа. Энийг бэлгэлж байгаа. За тэгээд би энэ талаар хүмүүст мэдээллийг хүргэнгээ хэний цохож тэр хүнд урам өгч энэ ажиллагааг дэмжмээр байна. Тэрийгээ бас өгч болно. За би жүжигчтэй дуртай. Манай жүжигчд гэвэл одоо Бямбжов гэж жүжиг ангийн дарга маань гэд хэлчихсэн. За Бямбжов маань энэ байна. Түрүүн бас үзүүлсэн. За дараагийнх нь ардын жүжигчин Гүрсэд. За Гүрсэдийг та нар их олон уран бүтээлэнд тайзны, дэлгэцийн олон уран бүтээлтэй Саруул талын өрөөл гэдэг кинонд Нацаг доржийн дүрийг бүтээсэн. За Гүрсэд маань гэрлэж амжаагүй явна кинонд Сэл залуухан багта экскаваторчинд инхээгийн дүрд тоглож ирсэн гэдэг олон уран бүтээлээр нь та бүхэн мэднэ. Ардын жүжигчин Гүрсэд, ардын жүжигчин Арвдан. За Арвдангийн уншсан өгүүллэг, шүүлэг энэ тайзны янз бүрийн бүтээлүүдийг та бүхэн их сонссон гэж итгэж байна. За Арвдан маань тайз дэлгэцэнд хосод тоглодог манай бас ийм гарамгай жүжигчтэй нэг байна.
За гавьяач жүжигчид манайхаа ерөөсөө бүгдээрээ алдартай гудалдаа ягаад гэвэл одоо хамгийн залуу нь гэдэг би одоо 70 хүрч байна. Би 50 жил кино урлагч гэсэн байна. 18 таад би анхныхаа кинонд тоглож ирсэн. За тэгэхээр одоо залуу нь гэдэг нь л одоо би ухаантай болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ бол улсууд энэ уран бүтээлчд маань бол төр засагтай олон түмэндээ хайр хишгийг хүртсэн ийм сайхан уран бүтээлчд байгаа. За дараагийн жүжигчин бол Цэмплэм Тавхай Жамсын Цэмплэм Монгол Улсын гавьяач жүжигчин. За Цэмплэм жүжигчнийг бол тоглосон дүрээр нь бас дуу оруулсан тэр сайхан тунгалаг хоолой, тэр яруудхад үг хэллэг, тэр хоолойны тоглолтын тэр бол гачин штэ. Ерөөсө кинонд тоглох тэр дүрийг бүтээхийн ажлын хамгийн гол юм нь амьлуулах 50% нь дуу оруулалт гэж ярьдаг. Тийм болохоор энэ дуу оруулалтын урлагт бол гайхалтай гэж үнэлэгддэг ийм жүжигчний нэг бол манай Цэмплэм жүжигчин. За Нэргүү Баатар байна. Нэргүү Баатарыг бол хамгийн сүүлд нэг Бурхан Буддагийн киногоор та бүхэн их олон хоног бүр Монгол орон даяараа амьсгаа дарж сонсч ирсэн их сайхан дуу хоолойтой сайхан жүжигчин. Олон ч кинонд тоглосон, олон ч кинонд дуу оруулсан ийм жүжигчин шүү дээ Нэргүү Баатар маань. За дараа нь Сүхбаатар, Даваагийн Сүхбаатар гэдэг Монгол Улсын гавьяач жүжигчин. Нэргүү Баатар маань бас гавьяач жүжигчин. За Сүхбаатарыг та нар их олон киногоор нь мэднэ. Ацаг шүдний зөрүүг гэдэг кинон дээр гол дүрдэн тоглодог. Энийг бол хэлийн гутал хүн болгон л бүр мэддэг. Сүхбаатар маань одоо их сайхан төрхтэй, дэлгэцийн гоё төрхтэй, төдийгүй их сайхан дуу хоолойтой. Одоо манай жүжиг ангийн тэр олон сайхан дуу хоолойны хөгжмийн зэвсгээр ярих юм бол тэр үлээвэр хөгжимч байдаг юм уу те одоо бүрээ бишгүүр тэр олон хөгжимч нийлжээж нэг симфони болдог бол манайхан тэр дуу хоолойны өнгө болгоно бас өөр байдаг. Өөрснийх нь ажиллагааны төрх нь хүртэл амплуа гэж ярьдаг. Тэр нь хүртэл өөр байдаг. Тэгэхээр энэ бүхний бас нэг чамин нэг шигтэй бол одоо Сүхбаатар маань. За дараа нь Цэгмэд маань бол бас уран бүтээлийн бас бидний хамтрагч найз маань гол дуу хүүхдийн театрт хүүхдийн төвдөх тоглож ирсэн. Өндөр ээж гэдэг кинонд их залуухандаа тоглож ирсэн та бүхэн мэднэ. Одоо бол Цэгмэдэд одоо 80 дөгч байгаа хэрнээ ерөөсөө энэ уран бүтээлчдээс залуучуудтай бүр зэрэгцэл кинонд тоглоод байгаа бас их хөнгөн шуурхай хөдөлгөөнтэй өөрөө спортын мастер гимнастикч хүн шүү дээ. За Цэгмэд маань байна. За цогоо жүжигчнийг бол та нар одоо дэлгэцийн их богд хаан гэдгээр мэднэ. Бид хоёр хааны сүүлчийн хатан гэдэг кинонд 2000 онд би гинэн пилийн дүр тоглоод цогоо ах хоёр хамтарч тоглож исэн. Миний хайртай жүжигчтэй нэг бас Дархны театрт уран бүтээл хийж исэн. Олон талын ави ястай. Тэгээд дүр төрхөөрөө бол одоо дэлгэцэнд давтагддаггүй түүхэн ийм дүр төрхтэй учраас богдын дүрийг бүтээсэн ийм шилэгдмэл жүжигч. За Монгол Улсын гавьяач жүжигчин цогоо жүжигчний дараа миний би орж ийн. За би бол одоо түрүү хэлсэн жүжиг анги дотроо бол бага ухаантай юм. Тэгээд одоо интернет юм хумаар энэ төр бас нэг жаахан хуудас юм хумаараа идэвхтэй байх гэж ирмэлцдэг. Тийм учраас та бүхэнд энэ бичлэгийг хүргэж жүжигчдийнхаа тухай танилцуулж байна. За би утасны дугаараа энэ постныхоо дээдлэлд нь бичнэ. Америкт байгаа улсууд бол энэгээр зээлэдэж болно. Тэгээд хамгийн гол нь надад фэйсбүүкээр тэрэнд гэдгээ оноогоод бичүүлэх сайн шүү. За 5, 10, 20 бид нар бол мэдээжээр энд ирж байгаа хандвиг бол Тэнгэрийн шиг гэж хүлээж авна. Та бүхний хайр ивэл бидний ажлын буян гэж хүлээж авна. Ягаад гэвэл энэ ажил мэргэжил өөрөө олон түмэнтэй шууд харьцдаг. Олон түмний одоо сэтгэлд нь хүрчээ нөхөрөхгүй байх гэдэг бол ямар ч арын хаалгагүйгээр шүүгдчихэд. Тийм болохоор та бүхний одоо шүүл төрийг давж сэтгэл чинь хүрсэн бол та бүхэн одоо энэ бас бидний төслийг дэмжих ийм боломжтой. За ингээд Монгол кино үйлдвэрийн үеийн уран бүтээлчид тэнд ажиллаж ирсэн 500 гаруй инженер техникийн ажилчид нийт бүрэлдэхүүнийхээ өмнөөс та нарт ажил амьдралд нь хамгийн сайн бүхнийг хүсье. За миний видеог сонирхож үзсэн бид нарыг бас ивэлдээ багтаадаг үзэгч та бүхэндээ их баярлалаа.